Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ бороо яагаад ордог вэ? Борооны шинж чанар, борооны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэх болно. Хүүхдүүд та нар маань борооны ач тусаар ургамал ургадгийг мэдэх байх. Харин яагаад бороо ордог юм бол та нар маань мэдэх үү? Үүнийг тайлбарлахын тулд эхний ээлжинд бид нарт нар хэрэгтэй. Нар дулаан элчээрээ дэлхийг хийдэг. Нарны элч усыг ээснээр ус халж бидэнд үл үзэгдэх байдлаар дээшээ хий болон хүрдэг. Энэхүү үзэгдлийг ууршилт гэж нэрлэдэг. Усны уур тэнгэрт хүрч маш жижиг усан туслууд болж хувирдаг бөгөөд энэхүү үзэгдлийг конденсац гэж нэрлэдэг байна. За, үүнийг ажиглацгаая. Энийг үйлээ. Үйл байна шүү дээ. Тэгвэл маш олон жижиг туслууд нийлээд үлийг үүсгэдэг. Үйл хүндэрсээр илүүдэл усан туслууд нь бороо болон газар дунд юм байна. Тэгвэл бороо орсноор гол дахин тэжээгддэг бөгөөд энэ үйл явцыг нь усны цикл гэж нэрлэдэг юм байна. Одоо бүгдээрээ борооны шинж чанарын тухай мэдцгээе. Борооны туслууд нь бөмбөлөг хэлбэртэй байх бөгөөд хэмжээнд томороход уг туслын доод тал нь бөмбөр хэлбэртэй. Бүр том хэмжээний туслууд нь шүхэр хэлбэртэй болдог. Борооны туслуудын унах урд нь туслынхаа хэмжээнээс хамаарат өөр өөр байдаг. Борооны талаарх сонирхолтой баримтууд. Солонго бол бороотой холбоотойгоор үүсдэг байгалийн гайхалтай үзэгдлүүдийн нэг юм. Дэлхий дээр 100 сая гаруй хүн борооноос харшилтай байд юм байна. Сонин байгаа биз? Бороо орж байхад нороогүй хിവэрээ үлдэх боломжтой дэлхий дээрх цорын ганц газар бол элсэн цөлүүд юм. Шинжлэх ухааны үндэслэлтийн мэдээллээс авч үзвэл цөлөж гэсэн бороо ордог боловч энэ нь цаг агаарын хит халуун уурансгалаас болж газарт тусалгүйгээр агаартаа ууршдаг байна. Шинжлэх ухааны бороо нь тодорхой хэмжээний хүчилтэй байх ба хүчлийн хэмжээ нь 5.6 байх нь хэвийн гэж үздэг бол харин хүчлийн хэмжээ нь үүнээс бага байх юм бол хүчлийн бороо гэж нэрлэдэг юм байна. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.